Hi, бүгдээрээ сайн бацгаана уу? Өнөөдөр дэлхийд дээр нэг том тренд явж байгаа. Тэр бол эрүүл хоол, эрүүл хүнс, эрүүл хооллолт, пробиотик, пребиотик, симбиотик. Тэгээ бид нар юу боддог гэхэд дэлгүүрээс эсвэл эмийн сангаас пробиотиктэй бүтээгдэхүүн, пробиотик авч уудаг. Тэгээ юм урдаг, хайчилдаг, наадаг, одоо шууд эм байдлаар эсвэл хүүтийн юмд найруулж уудаг. Тэгээ таны амьдрал яг нөлөө үзүүлж байна уу? Пробиотикийн үр ашиг нь гарч ийн үү? Таны сэтгэл санаа тайвширч байна уу? Хоол боловсруулах хэрэгтэн чинь сайжирч байна уу? Сайн бааж ийн үү? Эсвэл таны мөөгөнцөөс хамгаалж юм гарахаа болж гинөө болохгүй. Яг тэгвэл танд нөлөө үзүүлэх нь маш бага байдаг. Тийм бүтээгдэхүүн. Эсвэл бид хүүхдүүдэд дагуулж ороод дэлгүүрт ороод газтай ундаа хортой, чихртэй ундаа хортой, чихртэй сүү хортой. Энэ гингуутлаа пробиотиктай гэдэг юм жижигхэн погдохор сүү тараг авч өгöd. 0 чихэр манайхаа тийм их чихэрд одоо пробиотик амьдрдаггүй шүү дээ, амьдрахгүй. Илүү их хортой байцуд байгаа. Магадгүй тэрийг уугаад тэр пробиотик нөлөөлөх битгий хэл пробиотик хэрвээ байгаа бол зөө нөлөөлөх нь битгий хэл илүү нөгөө чихэр сахар хүүхдээ чинь гимтэж байгаа. Тэгээ бид нэг бодох за ядаж би тэр пробиотиктэй авч өгсөн дөө бодол байж байгаа шээ. Үгүй ээ, no. Би танд юу санал болгож байгаа гэхээр би ямар ч брэнд, ямар ч бүтээгдэхүүн пробиотикийн капсул юу санал болгохгүйгүй. Би энэ гэртээ манайхаа надаа гэртээ шар сүү эсгэж уу, кампуча эсгэж уу, кофе эсгэж уу, хормог уу. Тэгээ эдрийг яаж эсгэж хийж, найруулж тараг бүрдгийм бэ гэдэг тухай ярих ийм одоо Instagram channel хэлүүлсэн байгаа шүү. Окей. Тэгэхээр намайг дагаарай. Би та бүгдийг пробиотик дүүрэн амьдралаар амьдруулах болно. Энэ пробиотик бол заа амьд асар их дээрээс нь яг цэвэр байгалийн гал. Окей. Тэгээ намайг даг би та бүгдийг пробиотик дүүрэн амьдралаар амьдруулна.